За баярлалаа. Тэгэхээр ажлын хэсэгт орж ажилласны хувьд яг бодит байдал дээр нь газар дээр нь бас ингэж танилцсан. Тэгээ ер нь бол энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань сурч боловсруулах энэ нөхцөл бол үнэхээр бас зөрчигдөж байгаа нь бол харагдсан. Тэгэхээр хамгийн гол зүйл бол ер нь хөгжлийн бэрхшээлтэй байна уугүй юу гэдгийг бол энэ олон улсын хэмжээнд энэ Японд бол 4 сартаагаас нь хүүхдийг яг мэддэг юм билээ. Толгоогоо өндийлэхгүй бол нөгөө хүүхд хөгжлийн бэрхшээлтэй. Тийм учраас тэдний одоо хөдөлгөөн дээр нь илүү их анхаарад урьдчилан сэргийлээд цаашдаа одоо тэр хүүхдийг бүр их муудахгүйгээр ингэж урьдчилан сэргийлэх ийм болцоо бас байд юм байлээ. Тэгэхээр энийг бол бас өрхийн эмнэлэг дээр эхнээс нь хүүхдүүдийг одоо урьдчилан сэргийлэх үзлэгт ийм бүр шатлалтаагаар ингэж үзээд тэгээ энэ ажиглаад ингэ явдаг юм байлээ. Тэгэхээр энийг бол бас өрхийн эмнэлэг дээр илүү хэрэгжүүлэх боломжтой юм байлээ. Энийг бас манайхаа ажилтан бас уялдуулаад энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстээр хүүхдүүдээр анхаарах нь хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. Тэгэд Улаанбаатар хотод бол ганцхан хөгжлийн бэрхшээлтэй сувилал цэцэрлэгийн бол Баянзүрх дүүргийн 10 дугаар төв байдаг. Тэр одоо өөрөө өнөөдөр нь урчхаад баг үнэхээр ажиллах боломжгүй байхад өнөөдөр 3 удаа концессийн зарлагдаад эзэн одоо шалгарахгүй байгаа ийм газрыг ч гэсэн бид нар бол цаашдаа төсөвтэй тусгаад яг бодлогоороо дэмжиж явах цаг нь болчихсон байгаамаа. Тэгэхээр түрүү яг манай гишүүд яг хэлж яана л да. Үнэхээр энэ санхүүжилтийн асуудал. Тэгэхээр бид нэр эндээсээ засгийн газар оруулаад ямар хөрөнгө мөнгө шийдэгдэж болох уу? Тэр хүүхдээ асарч байгаа хүмүүс өөрсдөө тэтгэмж авах энэ болцоог бол хангуулж өгөөч гэдгийг бол бас их хурлын гишүүдэд сая энэ ажлын хэсэгт бол их хандаж хэлж илээ. Тэгэхээр энэ дээр манай байнгын хороо илүү их анхаараа засгийн газартаа ингэж оруулаад дараа нь улсын их хурлын тогтоол болгоод энийг ажилд болгоё гэсэн ийм саналтай байна. Баярлалаа. За